Амь насанд аюултай. Сэгсрэгцэн нэрэн хам шинж. Сэгсрэгцэн нэрэн хам шинж нь нэрэн толгойг сэгсрэх үед үүсдэг, бие махбодын олон зөрчилд хүргэдэг хам шинж юм. Тиймээс хүүхдийг огтхон ч сэгсэрч болохгүй. Учир нь түүний толгой нэгээс нөгөө тийш савлаж хөдлөнө. Тиймээс хүүхдийг ямар ч тохиолдолд сэгсэрч болохгүй. Учир нь түүний толгой нэгээс нөгөө тийш савлаж дунслана. Мөн энэ нь тархинд цус харуулт үүсгэж, тархины дөрвөлтийн улмаас ерөнхий гэмтэлд хүргэж болцсошгүй. Сэгсрэгцэн нэрэн хам шинжийн хамгийн түгээмэл шалтгаануудын нэг нь эцэг эхийн ядарч туйлдсантай холбоотой байдаг. Нэрэн уйланд ядарч туйлдсан томчууд түүнийг тайвшруулахын тулд хүчтэй сэгсрэх үед ийм гэмтэл үүсэж болцсошгүй. Гэвч сэгсрэгцэн нэрэн хам шинж нь заавал бүдүүлэг харьцаанаас болж үүсдэггүй. Энэ нь хүүхдүүдтэй тоглож байх үед ч тохиолдож болно. Жишээ нь томчууд хүүхдийг агаарт өндөрч шидэж хэд хүчтэй сэгсэрсэн тохиолдолд. Мөн тээврийн ослын үед ард талаас автомашинд мөргүүлснээр хүүхэд толгоогоо догсон хөдөлгөөн хийдэг мэт болж. Энэ нь толгойг нь хүчтэй сэгсэрдэг. Тиймээс хүүхдийг сэвэлзүүлэхдээ толгой нь үсрэхгүйгээр анхааралтай хөдөлгөх нь туйлын чухал юм. Ямар ч нөхцөлд хүүхдийг сэгсэрч агаарт шидэж мөн мэдээж унгаж болохгүй. Хэрв дээр дурдсан ямар нэг зүйл тохиолдсон бол хүүхдийг яаралтай эмчид үзүүлээрэй.